Асуудал, шийдэл, үр дүн. За, сайн байна уу? Тавтай морил таашаа сонно. Сайн байцгаана үзэгчтэй, бодлогын зочин булан маань хоёр хэсэгтэй байгаа. Асуудал, шийдэл. Энэ хэсгээрээ илүү асуудал хэсгийг ярилцах болно. Та ярилцах бэлэн үү? Бэлэн байна. За, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За, урд нь бол бодлогын зочин энэ нэвтрүүлэг маань арга хэмжээ байсан. Та болол бидний оролцогчдын нэг шүү дээ. Энэ 3 жилийн хугацаанд 10 гаруй бодлогын шийдвэр гаргагчдыг бид урьж оролцуулаад тухайн арга хэмжээний төгсгөл болгон дээр нэг амлалтыг аваад тэрийг хамтран биелүүлдэг гэсэн ийм уламжлалтай. Тэгэхээр энийгээ бид нэр илүү олон хүнд хүргэе, илүү цар хүрээгээ өргөтгий гэдэг утгаараа рокет хөтөлбөр дотроо энэ бодлогын зочныг хийж байгаа. Тэгэхээр та манай бодлогын зочинд оролцож байгаа анхны 2 дахь удаага оролцож байгаа зочин болж байна. Тэгэхээр өнгөрсөн 2018 оны 1 сард та оролцож байсан. Түүгээр бол инновац хуулийн нэмэлт өөрчлөлтөнд та бүгдтэй ажлын хэсэгт оруулаад хамтарч ажиллана гэд үүнийгээ бол биелүүлсэн байгаа. Тэгэхээр үүнд бол би маш их талархлаа гэж нийт стартапуудынхаа өмнөөс хэлмээр байна. Тэгээд 2019 оны 12 сарын 19-нд бол нэмэлт өөрчлөлт батлагдсан байгаа тийм үү. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийн талаас хоёлаа илүү яриагаа эхлэе гэж бодож байна. Тэр 2018 онд ярьж исэн өнөөдөр яг нөхцөл байдал ямар байгаа вэ? Нэмэлт өөрчлөлтөд орж ингэж батлагдсанараа юу өөрчлөгдсөн бэ? За маш их баярлалаа. Тэгээ бодлогын зочиндоо бас дахиж өрсөн явдалд. Тэгээ өнгөрсөн бодлогын зочинд оролцохдоо бас гарааны компани ажиллаулж байгаа олон залуучууд бас оролцож инновацийн хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр бас саналтай байна. Бодитоо бас саналаа тусгая гэдэг санаачлалуудыг гаргаж байсан. Тухайн үед бас стартап тэгээ маркетинг спейс дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын зүгээс бол яг нөхцөл байдал дээр бол хууль өөрөө биднэрт маш их шаардлагатай байна. Үүнд анхаараач гэж олон саналыг хэлсэн. Тэгээ тухайн үед инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийг байгуулад албан бустай лобби бүлгийг байгуулаад ер нь бас иргэд маань зөв ойлголттой болох хэвээр. Лобби бүлэг гэдэг бол тухайн бодлогоо өөрөө лоббидж батлуулах буюу тухайн бодлого дээр нэгдсэн гишүүдийн нэгдэл албан бус. Тэгэхээр энэ утгаараа бол инновацийн үйл ажиллагаа дэмжээ гэдэг тус лобби бүлгийг байгуулад тухайн бас бодлогын зочинд оролцож байсан үеэрээ бас гарааны компаниудын төлөөллийг танаа бас төлөөллүүдийг энэ ажлын хэсэгт бас урьж оролцуулсан. Үүний үр дүнд 2012 онд батлагдсан инновацийн хууль анх удаага бас нэмэлт өөрчлөлт бол орсон байна. Ингээд инновацийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид Улсын хурлаар 19 онд батлуулсан. Ингээд инновацийн хуулийн нэмэлт өөрчлөлт маань батлагдсанараа нэлээдгүй олон зохицуултуудыг тодорхойлж өгсөн. Гарааны компани гэж юуг ойлгох вэ? За хамтын офис гэж юу байх вэ? Маш олон хамтын офисууд байгуулагдаад байдаг. Иргэд бол түүнийг бас ойлгодгоо. Залуучууд бас яг хамтын офист би юу гэх ёстой? Эсвэл офис ороод нэг хямдхан офис юм болооч гэдэг юм уу? Янз бүрээр ойлгодог шүү дээ. Тэр хамтын офис гэж юу юм? Гарааны компаниуд гэж юу юм бэ гэдгийг яг тодорхойлтуудыг инновацийн хуулинд бол тусгаж өгсөн. За мөн бид нэр энэ инновацийн хуулиндаа бас хамтын хөрөнгө оруулалтын сангийн бас зохицуултуудыг хэрхэн уяах вэ гэдэг талаар нэлээдгүй олон бас зохицуултуудыг хооронд нь холбож өгсөн. Үүнийхээ үр дүнд гарааны компаниудаа өөрсдөө хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах эрхийг нь нээж өгч байгаа. Тэгэхээр гарааны компаниуд цаашдаа бол заавал хөрөнгийн бирж дээр тэр олон босхийг давхгүйгээр дунд нь андеррайтер гарч ирэхгүйгээр зүгээр өөрсдөө олон нийтэд хувьцаагаа гаргаад мөнгө босгох ийм боломж бол гарч ирж байгаа. Тэр гарааны компаниуд өөрсдөө санхүүжилтөд босгох ийм зөв схемийг энэ хуулиар нээж өгсөн. Тэгэхээр тус схемийг хэрхэн зохион байгуулж хэрхэн мөнгө босгох вэ гэдэг бол гарааны компаниудын өөрсдийнх нь үйл ажиллагаа болж шүү дээ. Хуулийн зөвшөөрөгдсөн учраас. Тэгэхээр энэ зохицуулалт бол өөрөө гарааны компаниудад маш их таатай нөхцөл байдлыг бий болгосон. За мөн энэ инновацийн хуулиар бол мэдээллийн технологийн компаниудыг татврын бодлогоор дэмжих маш сайн зохицуулт орж ирсэн. Ер нь гарааны компаниуд гэхээр
зарим иргэдийн зүгээс бол одоо их төөрөгдөлтөй байдаг. Одоо жишээ нь бид нэр Улаанбаатарын хэмжээнд Баян Уушууд дэд төв, Толгойд дэд төв, Сэлб дэд төвүүдийг байгууллаа шүү дээ. Байгуулж байна шүү дээ одоо. Жишээ нь Баян Уушуун дээр бол дэд төв байгуулагдаад яг одоо танах шиг юм хамтын офис байгуулагдсан. Тэгээ Баян Уушуунд бол энэ дэд төвийн энэ хамтын офисыг та бүхэн ашиглаа гэхээр ихэвчлэн нөгөө бичил бизнес эрхэлж байгаа. Тэр гарааны компани гол онцлог бол ерөөсөө бид нар хуулийн тусгацсан. Энэ бол технологи агуулмж гэсэн шин санаа агуулсан. Заавал оюуны өмчийн газраар бүртгэгдсэн шинэ бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар эсвэл зохиогч иргэн гишгэлийг авсан байх ёстой шаардж байгаа. Тэгэхээр энэ гарааны компаниудыг л олон нийтэд хувьцаага нээлттэй гаргахыг нь одоо нээж өгч байгаа. Хоёрд бол нөгөө тухайн компаниудын чинь бараг 60 орчим хувь нь дандаа мэдээллийн технологийн компаниуд дийлэнх хувийг эзэлж шүү дээ. Тэгэхээр тэр тухай тус мэдээллийн технологийн компаниуд бол дандаа технологи агуулмж шингээсэн шин санаа агуулсан. Тэгэхдээ дандаа оюуны өмч авцсан. Тэгэхээр тус оюуны өмч авцсан байгаа мэдээллийн технологийн компаниудыг татвараар дэмжиж гэж байгаа. Тэгэхдээ татвараар дэмжихдээ бид хамтын оффист бүртгүүлснээр нь дэмжиж гэж байгаа. Жишээ нь хамтын оффист бүртгүүлээ. Одоо энэ SMS төр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн технологийн компани байлаа гэхэд орж ирлээ, бүртгүүллээ. Тус гарааны компани бай, мэдээллийн технологийн компани. Ингэх юм бол татвараас одоо тодорхой хөнгөлт үзүүлэх 3 жилийн хугацаанд тийм үү? Зохицуулт оруулж өгсөн. Тэгэхээр одоо бол тэр мэдээллийн технологийн компаниудад маш юм ээлтэй орчин бий болчихж байгаа энэ хуулиараа. Тэгээ одоо засгийн газар дээр журам боловсруулагдаж байна. Мэдээллийн технологийн компаниудыг татвараас хөнгөлөх чөлөөлөх журмуудыг засгийн газраас одоо сангийн яам, боловсрол шинжилх ухааны яам, одоо инновац өндөр технологийн газар бол энэ одоо журам дээр ажиллаж байгаа. Тэр энэ журам тодорхой болно. Олон нийтэд хувьцаа харилцах журам бол санхүүгийн зохицуулах хорон дээр хийгдэж байна. Тэгэхээр хууль дагсан журмууд ингээ гараад эхлэхээр өөрөө инновацийн хууль өөрөө амилж эхэлнэ. Тэгээ бид бол цаашдаа инновацийн хуулийн дээр бол дахиад өөрчлөлт хийх ёстой. Сая бол нэршлийн хувьд, агуулгын хувьд нэлээд тодорхой болгож байна. Тодорхойлтын хувьд тийм. Бид засгийн газрын тусгай сангийнхаа 2015 он байна уу хуулиар тусгай сангуудыг татан буулгахдаа инновацийн санг, венч хөрөнгө оруулалтын санг өөрөө татан буулгацсан. Тэгэнгүүт энэ хуулинд нэмэх гэхээр сая бол бас нөгөө валютын сангийн хөтөлбөр хэрэгжижсэн холбогдуулаад шинэ тусгай сан байгуулж болохгүй юм нөхцөл байдалтай байсан. Тэгэхээр одоо бол бид нар энэ эх 4 жилд венч хөрөнгө оруулалтын санг байгуулах хэрэгтэй байна. Венч хөрөнгө оруулалтын сан бол улсын төсвөөс татаас аваад байдаг сан биш л дээ. Энэ бол илүү хамтын хөрөнгө оруулалтын дээрээс нь оюун санаанд хөрөнгө оруулдаг сан. За одоо бол хөрөнгө оруулалтын сангийн хууль хэрэгжиж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын сангийнхаа хуулиндаа түшиглээд венч хөрөнгө оруулалтын сан, инновацийн санг байгуулах хэрэгтэй. Дээрээс нь өнгөрсөн 18 онд бол би залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийг ахалж батлуулсан. Тэр залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийн дээр залуучдын хөгжлийг дэмжих төв 21 аймаг нийслэлийн 9 дүүрэгт байгуулна гэдгийг зааж өгсөн. Энэ төв дээр мөн нөгөө гарааны бизнесийг дэмжих, хөнгөлтөө зээл олгох, бас одоо энэ венч хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр хөрөнгө оруулалтуудыг хийх боломжуудыг нээж өгөөд түүнийг нь нутгийн өөрөө удирдах байгууллагад нь төсвийг шийдэх эрхийг олгоцсон гэсэн үг. Тэгэхээр аймгийн иргэдийн хурал болвол залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийн заасан төвүүдийг санхүүжүүлэх, тус одоо бүтцийг санхүүжүүлэх эрх нь бол хуулиараа нэгдсэн. Тэр залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулийн дээр ч энэ тусцсан учраас бид бол цаашдаа өссөн ч эсвэлсэн ч энэ инновацийн санг, венч хөрөнгө оруулалтын санг сэргээж байгуулах ийм одоо бас шаардлага бол үүсэж байгаа. Тэгэхээр инновацийн тухай энэ одоо хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид нар бас дахиж эргэж харах юм шаардлага үүсэж Та байна. бол яг сүүлийн 4 жил гарааны бизнес, технологи, инновацийн чиглэлээр бараг л ганц ярьдаг байсан гэж шүү. 76 дотор нэлээд ганцаарсан билгүй. Одоо энэ 4 жил бол нэлээдгүй олон энэ чиглэлээр ажилдаг, мэрэгсэн бас их хурлын залуу гишүүд орж чаад бол маш их таатай байгаа. За тэгээд үүн дээр одоо үндэслээд нөгөө өндөр технологи, инновацийн яамтай олъё гэдэг нэг хэсэг явсан. За яам маань буураад боловсрол соёл шинжилгээ ухааны яам дээр инновацийн хилцс маань инновац өндөр технологийн газар боллоо тий. За дээрэс нь бүр авууштай тал нь бол инновац одоо цахим бодлогын байнгын хороотой болоо та одоо ахалж байгаа 14 гишүүнтэй тийм үү. Тэгэхээр сүүлийн үед бол Монгол улс өөрөө яг энэ технологи инновац руугаа нэлээд анхаарч эхэлж ин л да. Та бол төрүүлээд анхаарч одоо эхэлсэн байсан. Тэгэхээр инновац цахим бодлогын байнгын хороо ямар ажиллаар ер нь
үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Үзэгчтэй бас хоёулаа энэ байнгын хорооны чиг үүрэг зорилгыг бас нэг тодорхойлоод нэг ярьсан зүйтэй ах гэж бодож байна. 2016 онд анх улсын хурл сонгогдоод энэ инновацийн үйл ажиллагаа дэмжих лобби бүлэг байгуулсан. Тухайн үед одоо инновац гэж ярьсаар байгаа сүулдэ нэг одоо амжилтгүй тий агарын юм ярьлаа гэж шүүмжлүүлдэг байлаа. Гэхдээ одоогийн парламент бол ер нь олон гишүүд инновац, технологи, альва асуудлыг технологийн дэвшлэр шийдий, цахим шилжилтэнд бэлэн үү гэдэг үгийг их хэрэглэх болсон би их таатай байгаа. 2024 оноос хойш бол инновац технологи бол улиг домог болсон сэдв болох байх гэж би бол итгэж байна. Ягаад гэхээр бид нар маш их дэвшлүүдийг хийчлээ шүү дээ. Цахим бодлогын төр хороо байгуулсан, төр хороо амжилттай ажилласан, бас тодорхой асуудлуудыг шийдсэн. Ялангуяа харилцаа холбоо, радио төлөвлөгөө, шуудангийн гэсэн харилцаа холбооныхоо салбарын 3 үндсэн суурь хуулийг батлуулж чадсан. За тэгээд төр хорооны зүгээс бол ер нь энэ цахим харилцаа холбоо, технологи энэ салбарт бол бүхэлдээ манлайл хэрэгтэй. Тийм учраас энэ манлайллыг үзүүлсний үр дүнд энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг Монгол улсаас тойрж гарч болохгүй байна гэдгийг ойлгоод улсын хурал, инновац цахим бодлогын байнгын хороог бас байгуулах шийдвэрийг гаргаж улсын хурлын хуулинд өөрчлөлт оруулсанд бол их талархалтай байдаг. Тэгээ олон улсад харилцахад маш их сайн байна. Монгол Улсын засгийн газрын зүгээс шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Дээрээс нь одоо харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын хувьд одоо төсөв мөнгийг нь бас нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Энэ төрийн цахим шилжилт одоо хийгдээд e-Mongolia аппликейшн хэрэгжээд хүн гар утаснасаа төрийн энэ бараг 181 үйлчлэгийг бүрэн авдаг болчихлоо. Бид 480 төгрөг. Тэгэхээр энэ хүн суртал авилгал буурах. Тэгээ ийм цахим шилжилтийн харилцаа холбооны хөгжлийн технологиг хөгжлийн хурдсуур болж ашиглаж байгаа нь сайн хэрэг байхгүй. Тэгэхээр ингэсэн цагт бол өөрөө бидний одоо яриад байгаа энэ инновацийн үйл ажиллагаа нэвтэрж эхэлсэн салбар болгоноор нөгөө эрдэмтэн судлаачдын хийсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогч ирэх хүч мөнгө болж эхэлнэ. Тэгснээрээ нөгөө технологийн агуулмж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Эдийн засгийн хэрэглэн гарч эхэлж байгаа. Эдийн засгийн хэрэглэн орхон нэмэн үртэг үлдэнэ. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг. Ингээд маш олон дэвшилтэд одоо ийм хөгжлийн шин загварууд бий болж эхэлж шít. Тэгэхээр инновац цахим бодлогын байнгын хороо бол ерөөсөө их хурлын эдийн засгийн байнгын хорооны чиглэлд байсан 4 чиглэл. Дээрээс нь салбар болгоны үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх ажлууд бүгд багтсан. Тэгсэн харилцаа холбооны хөгжлийн асуудал, технологийн хөгжлийн асуудал, мэдээлэл технологи, өндөр технологи асуудлууд бол бүгд одоо манай байнгын хорооны чиглэл одоо эрхлэх асуудалд хамаарж байна. Дээрээс нь одоо үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогууд бол одоо инновац цахим бодлогын байнгын хороонд тариалагдчих. Тэгсэндээ үндэсний инновацийн тогтолцоо гэдэг бол зөвхөн нэг салбарын асуудал биш. Хүнсний салбарт ямар одоо инновацийн дэвшилтийн технологиг ашиглах юм, байгаль орчны салбарт яах юм, уул уурхайн салбарт яах юм гэдэг бүх салбар болгонд өөрөө инновац нэвтэрж ийж бид нар чинь нөгөө олон улсад өрсөлдөх чадвар маань өөрөө нэмэгдэх учраас манай байнгын хорон дээр бол энэ хөгжлийн хурдсуур болсон гол бодлогод орж ирж байна. Дээрэс нь энэ эдийн засгийг төрөлжүүлэх бодлого орж ирнэ гэдэг бол манай байнгын хороо бол өөрөө бид нар бол зарим нь андуураад байдаг. Энэ бол шинжлэх ухааны ч юм уу байнгын хороо юм болов уу? Энэ бол цэвэр эдийн засгийн бодлогын байнгын хороо. Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх гэж байгаа л одоо бодлогыг л барьж нэгсэндээ бид нар харилцаа холбооны хууль гаргавал салбар болгонд хөгжил нь хурдсан. Одоо төрийн албаны одоо чанар чансааг ажлын гүйцэтгэл сайжирна. Энэ технологийн дэвшлиг ашиглах юм бол салбар болгонд бүтээмж нэмэгдэнэ. Тэгээ үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлснээрээ салбар болгоны одоо нөгөө бүтээмж өсөж эдийн засагт эерэг нөлөөллийг үзүүлнэ гэдэг л ийм л гол зорилтууд бол энэ байнгын хороонд тариалагдж байгаа. Тэр ийм байнгын хороо бол дэлхийн 72 орнд байд юм байна. За нэг талаасаа бол одоо ингээд та төрийн хийж байгаа үйл ажиллагаа бодлого чиглэлийн талаар ярьлаа. Нөгөө талдаа одоо яг энэ бизнес хийж байгаа энтерпренер залуучууд те технологийн бизнес хийж байгаа олон улсын зах зээл дээр гаргах гэж байгаа. Ер нь энэ залуучуудыг та одоо энэ технологи инновацаараа дэлхийн зах зээл дээр гаргахад бэлэн байна гэж үзэж байна. Энэ хугацаанд бол та маш олон гарааны бизнесийнхэнтэй уулзсан. Бид нартай маш ойр байж ажиллаж ирсэн. Энэ одоо сүүлийн үед бол ерөөсөө стартап, технологи, инновац гэдэг үг бүүн болж байгаа. Тэгэхээр Монгол залуучууд үүнд та хэр бэлэн байна гэж үзэж байна? Монгол залуучууд бол төрөөсөө төрүүлээд явж байгаа. Гэхдээ бол би
байнга санал нийлдэг. Ягаад тэгэхээр би олон гарааны компаниудаа танилцсан. Дэлхийд өрсөлдөх олон шинэ аппликейшнгууд байна. Ер нь Монгол хүн оюун санаагаар амьдрах бололцоо байгаамаа гэдгийг би гарааны компаниудаа Монгол залуучуудын хийсэн сайн технологиудтай танилцах болгондоо мэдэрч урам авдаг. Тэгэхээр өнөөдөр дэлхийн хэмжээнд өрсөлдөх тэр захиурын хөндөгөөс мөнгө босгох бололцоо байна уу гэвэл байна шүү дээ. Тэ? Одоо жишээндээ бид бол тэр залуучуудаа олж төр өөр харах ёстой. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр байнгын орооны гишүүдтэй болоод улсын хурлын гишүүдтэй Монгол залуучууд ямар төвшөнд очсон бэ гэдэг талаар бол сайн мэдээллүүдийг өгье. Уулзуулъя. Тэгээд энэ сайн дэвшлүүдийг энэ нүдэ бид нар нээх ёстой. Төр өөр одоо харахгүй байж болохгүй шүү дээ. Үүнийг нүдэ нээгээд харах ёстой. Монгол залуучууд чинь ямар болцсон байна вэ гэдгийг. Тэгээ одоо тэр эрхсийг тэ одоо хилж болж юм. Тэгэл тэр захиурын хөндөгөөс мөнгө босгох бүхэл боломжцоогоо нээгээд ингээд ажил нь эхэлсэн. Тэр World Plus-ыг ярьж болж юм. Тэгээ Японд хүртэл нээлттэй хийгээд дэлхийн хэмжээний одоо Weibo энтертэй гэрээ хөлцлөө хэртэл хийцэн тодорхой асуудал байж л байна. Тэ одоо Lendman-ыг нэрлж болно. Одоо бид нар маш олон тэр одоо танаа одоо SMS дээр өмнө бид уулзж ирсэн одоо энэ сүрийг ч юм уу тэ ингээд нэрлж болно. Үнэхээр энэ компаниудын үйл ажиллагааг харвал одоо манай одоо төрийн байгууллагын одоо улсын хурлын гишүүч гэдэг юм уу засгийн газрын гишүүч гэдэг юм маш их гайхдаг. Монгол залуучууд үнэхээр ингээд хол явцсан юм уу? Тэгэхээр би юу гэж ойлгож байгаа вэ? Энэ залуучуудад юу хэрэгтэй вэ гэхээр төр саад болохгүй байх хэрэгтэй нэгт. Хоёрт бол татварын болоод эрх зүйн дата орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Маш их дата орчныг. Гуравт гадаад харилцаан дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Одоо гадаад харилцааны яам одоо засгийн газрын зүгээс бол гадагшаа гарахад маш том дэмжлэг баталгаа гаргаж явах хэрэгтэй. Эстони улс ганцхан Skype-ыг зараад хөгжил хурдсан шиг. Яг үнэ. Тэгээ одоо TikTok-ыг Америкчууд сонирхож худалдаж авч байгаа шиг биднэрт ийм боломж байгаа. Тэгэхэд ийм одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг чинь барилга байшин мөнгө оруулахыг хэлэхээ болсон шүү дээ. Ийм өөр цаг үед бид нар амьдарч байна. Сайн технологид мөнгө оруулах хэрэгтэй. Би өөрөө Монгол улс үйлдвэрлэгч орн гэдэгт итгэдэггүй хувь хүнийхээ хувьд. Монгол бол оюун санааны үйлдвэрлэгч орн. 3 сая 200 мянган хүн амтай IQ-гаараа дэлхийд дээр 4-т ордог. Дээрээс нь ийм авьяаслаг хүмүүс байхгүй Монгол хүмүүс чинь. Жишээ нь одоо World Talented People гэж байна. Авьяаслаг хүмүүс. Дэлхийн манлайлагч хүмүүсийг дэлхийд дахин өөр авьяаслаг хүмүүс гэж нэрлэдэг болсон байна. Сургууль суурилсан school based биш skill based гэж ярьж байна. Чадвар суурилсан мэдрэмжтэй авьяаслаг ийм хүмүүс дэлхийд дахинд хэрэгтэй болж шít. Энд чинь Монгол хүмүүс байхгүй. Оюунаараа спортоор бол дэлхийд аль хэдийн тэргүүлээд ирсэн. Одоо бол технологи, инновацаараа гарааны бизнесүүд маань одоо цойлж гарах цаг угаасаа одоо ингээд хаяанд ирсэн байж байгаа гэж үзэж байна. За хоёулаа өөдрөг сайхан зүйлс одоо зөндөө ярьлаа. Таны өнгөрсөн 4 жил хийсэн болон одоо хийх гэж байгаа ажлын зах зугаас хуваалцлаа. Тэгвэл одоо жоохон асуудал яриа. Асуудал бол мэдээж хизээч дуусахгүй. Үүнийг бол цаг хугацаа одоо бид нэр үе шаттайгаар асуудлуудыг бол шийдвэрлээд явна. Тэгэхээр яг одоо бидний энэ өнөөдөр 2020 оны цаг үед бол дэлхийд даяар тааваршгүй энэ COVID-19 гэж цар тахал бий болсон. Тэгэхээр энэ дээр зөвхөн одоо монголч гэлтгүй дэлхийд даяараа энэ бизнесүүд ялангуяа энэ гарааны болон жижиг дунд бизнес энэ үрхийн ингээд яг энэ ажлын байрыг бий болгодог энэ залуучууд маань энэ одоо бизнес эрхлэгчид маань үнэхээр одоо мөлхөж эхэлж байна тий дампуурлын ирмэгтэй яаж амьд үлдэх үү гэдэг дээрээ байж байна. Тэгэхээр энэ дээр одоо яг ямар төрлийн бодлого ямар одоо шийдэл тий гарц юу нь байна вэ? Энэ асуудлыг юу нь хэдүүлээ яаж шийдвэл зөвөр гэж бодож байна. Энд чинь бол одоо давгчгүй хүчин зүйл байгаа шүү дээ. Дахиад дараагийн давлгаас үргэлжлэн гэж ярьж байгаа. За энэ COVID-19 үед бол нэг талаас бас нэг сайн талаас нь харуул энэ захим шилжилтийг хийж чадчихлаа. Яг үнэ. Тий, бид нар бол захим шилжилт хийж байна. Тэр гэрээсээ өссөн ч эс үссэн ч хүүхдүүд захимаар хичээл үзлээ, теле хичээл үзлээ, эсэг хичүүд хийж үзлээ. Өмнө хизээж видео конференц хийдгүү байсан. Албан байгууллагууд видео хурал хийлээ. Цаг хэмнэлээ. За мөн одоо энэ гар утаснасаа бүх үйлчлэгийг авч болдгийм байна гэдгийг өөрөө сурчлаа шүү дээ. Найсаг нөөтийн
баримтыг бүгд уншуулж чадлаа шүү дээ сая. Тэглээ. Тэгэнгүүт тэрэнд нь суурлаад e-Mongolia гэдэг аппликейшн хийсэн чинь энэ 181 үйлчилгээ шууд одоо гар утсаараа тий татвар өргөө гэж бичиг авахд банкныхын тодорхойлолтод гэр улсын бүртгэлийн гэрчлэгээ нь өөрийнх нь одоо иргэний өмнөхийн лавлгаануудыг төрөө өрөө нэхээ болчихлоо шүү дээ. Ийм дэвшлүүд гарчлаа. За баярлалаа. Бидний асуудал хэсэг үүгээр өндөрлж чинь тэгээд хөтөлбөр бизнес нараа булангаар үргэлжлэх болно. Үзэгчдээ тун удахгүй шийдэл хэсгээрээ уулзцгаая. Одоо Цогтбаатар гишүүн бит хоёрын одоо яриад байгаа. Хуулийн дээр нь ажиллаад байгаа нэг одоо хууль байгаа тийм. Тэр бол энэ дижитал чөлөөт бүсийг байгуулах. Гарааны компаниудыг улсын бүртгэхдээ компани хуулинд нөөцлөлт оруулаад ХХК гэж бүртгэхгүйгээр гарааны компани гэж бүртгэе. Тэрэн дээр шалгуурыг тавь. Борлуулалтын орлого тэтэсдэж байвал эсвэл оюуны өмч авсан ингээ гарааны компаниудаар нь босгоо тавиад гарааны компани л бол татваргүй болох ёстой. Тэгээ чөлөөт бүс байгуул. Ингэсэн тохиолдолд болвол технологийн компаниудад ажиллаж байгаа монгол залуучууд ковид гарсан байсан ч өнөөдөр 5-6 мянган долларын цалин аваад ажиллаж байгаа софтвер хөгжүүлж байгаа залуучууд байна шүү дээ. Дэлхийн олон компанид компьютерийн араас ажиллаж хийж байгаа. Тэр залуучуудыг тэгж ажлын байран дээр ажилуулах. Дээрэс нь гадаадын технологийн компаниудыг дижитал чөлөөтөс болгочих юм бол Монгол руу татах. Тэр компаниуд чинь ерөөсөө компьютероо ширээд барилга бариад орж ирэхгүй шүү дээ. Ерөөсөө Монгол бүртгэлтэй компани болоод татвараас чөлөөлөгдөх байхгүй юу? Тэгээд Монголын бүртгэлтэй компани болох гээд байгаа болохоос бид нар болохоор хуучнаараа сэтгэл гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л нэг 9 давхар байшин бариад компьютер чирээд ирэх юм шигс бодоод байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт бол технологийн салбарт өөр шүү. Энд бүртгээд ямар нэгэн одоо хил хязгаар шаардахгүйгээр Монголд үйл ажиллагаа явуулж байна. Яг тэр Монгол залуучуудыг хүний нөөцийн хувьд цалин хөлс нь одоо бага байдгийн байна. Монгол программистууд арай үнэлгээ нь бага юм байна. Гэхдээ чадвар нь илүү юм байна гэдгийг олж хараад цалинтай ажилд аваад шүү дээ. Тэгэхээр бидний энэ дижитал чөлөөт бүсийг байгуулж гадаадын хөрөнгө оруулалтыг татъя. Дотоодынхоо зах зээл тэр залуучуудынхаа татвараас чөлөөлөлөд дэмжиж өгье. Дээрээс нь Монгол улс digital free economic zone гэдгийг дэлхийд зарлая. Ингээд нөгөө брэнд Монгол улс брэнд болох хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол улс гэхэр чинь танаа улс чинь юу вэ гэж гайхдаг биш. Танаах чинь дижитал чөлөөт бүстэй, технологийн орн. Тэгээ одоо Stone гэж байгаа брэнд болсон шиг Монгол улс гоё технологиг дэмждэг, стартапуудыг дэмждэг залуу орн. Монгол бол залуучуудын орн шүү дээ. Тэгэхээр энэ залуучуудын орн бол ирээдүйд технологийн орн, инновацийн орн болох ёстой юм байна гэдгийг л зарлж чадвал нөгөө харц дээгүр одоо явмаар байна шүү дээ Монгол залууч. Тэгэхээр энэ COVID-19-ийн цар тахлын үед боломжоо ашиглаад бүгд ер нь шилжилтийг сайн хийгээд авъя гэж би хүсэж байгаа байхгүй. Төсөвтэй холбоотойгоор дараагийн асуулт маань гарч ирж байгаа юм л та. Энэ юу вэ гэхээр та ч өөрөө мэдж байгаа. Дэлхийд даяар тухайн засгийн газар нь бол яг энэ өндөр технологи, инновац, ялангуяа технологийн гарааны бизнесүүдэд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Сингапур хүртэл одоо Сингапур ESG гэдэг яамтай байна тий. Төв Аз зүүн Европыг холбосон технологийн хаб байна гэдэг Казахстан улс зарлалчлаа. Тэгээ тэрэндээ маш их хөрөнгө оруулалт хийж байна. Үүнтэй адилхан одоо Монгол улс өөрөө маш цөөхөн одоо тооны эдийн засагт бол явж байгаа ч гэсэндээ яг энэ өндөр технологи, инновацийн салбартаа хэр их хөрөнгө оруулалтыг хийх бол бид их одоо маш их том зүйлийг ярьж байгаа. Одоо их том агуулгаар нь. Захин бодлогын инновацийн байнгын хор бол одоо жишээ нь шинжлэх ухаан одоо ингээд шинэ бүтээл гарлаа, бүтээгдэхүүний загвар гарлаа, нээлт хийлээ, за оюуны хэмжээр бүртгүүллээ. За энэ цаг өмчөөс хойших бүх эдийн засгийг одоо эдийн засагжуулах ажил бол тэр чигээр инновац. Энэ бол салбар болгоны асуудал. Тэр энэ бол инновацд хөрөнгө оруулна гэж байхгүй. Жишээ нь салбар болгоо өөрөө энэ байгаа зүйл технологийн энэ инновацийг нэвтрүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг салбар болгоо өөрөөсөө ярьдаг учраас нэг газар авчираад шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт гэх зүйл биш. Шинжлэх ухааны хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Гэхдээ инновацийн үйл ажиллагаа дэмжихэд эрх зүйн таатай орчин, татварын таатай орчин, дээрээс нь салбар болгон дээрх хөрөнгө оруулалтууд явж байгаа. Тэгэнгүүт энэ инновацийн нэвтрүүлэхэд юу хэрэг болдог вэ гэхээр харилцаа холбооны салбар. Нөгөө энэ шилэн кабелууд, энэ хөгжлийн хурц суурууд. Тэгэхээр нөгөө зөөлөн дэд үтс хөгжихгүйгээр явдаггүй. Тэгэхээр энийг дэмжихийн тулд бидний цахим шилжилтийг хийж штт. Энэ инновацийг хурдлуулахын тулд. Тэгэхээр одоо шилэн кабелийг холбогдоогүй зарим сумдуудын шилэн кабелийг холбогдуулаад интернетийн орчин
одоо энэ 4G, 5G нэвтрүүлэхэд 23 тэрбум төгрөг энэ оноо төсвүүдээр чинь суулгацсан байна. Тэгэхээр нөгөө аль ч аймаг сум харьяалалгүйгээр харгалзахгүйгээр энэ инновацийг нэвтрүүлэхэд харилцаа холбооны салбарыг ашиглаж хөгжлийг хурдсах нь. Энэ бол нэг асуудал. Инновац дээр бол бид нар грант олох мөнгөө нэмэгдүүлж болж байна. Тэ саяны одоо татвараас хөнгөлөх дэмжих асуудлаа дэмжиж болж байна. Шинжлэх ухааны хөрөнгө оруулалтад угаасаа нэмэгдүүлж байгаа. Кластерын төв, тэр инновацийн төвийг байгуулж байгаа. Инхээр ерөнхийдөө бол бид нар шинжлэх ухаанд, инновацид, сахин бодлогын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт агцтайгаар дээшилж байна гэсэн үг. Одоо Монгол улс бол яг энэ гарааны бизнесийн экосистем гэдэг үнэлгээгээрээ дэлхийд бол 10 оноос нэг дундаж яг 5 оноо. Тэгэхээр цаана бид нэр дахиад 10 оноо хүрэхэд 5 оноо авахад маш олон ажил, маш олон хамтын ажиллагаа хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд зөвхөн хувийн зүгээс асуухад манай гарааны бизнес эрхлэгчид бас зарим тохиолдолд учраа олохгүй байдаг шүү дээ. Тэгэхээр би таныг бол маш одоо мундаг антрепренер гэж үздэг. Тэгэхээр гарааны бизнес хийхэд хамгийн түрүүнд одоо залуучуудаа зөвлөхөд юун дээр анхаараасаа гэж ер нь хөндлөнгийн зүгээс хардаг байна. За гарааны бизнес эрхэлж байгаа хүн өөрөө эрдэмтэн байх шаардлагагүй. Хөрөнгө оруулагч байх шаардлагагүй. Нэг ажлыг нэг хүн бүгдийг хийхгүй. Гарааны компани гэхээр эрдэмтэн өөрөө гарааны компани байгуулад байна. Энэ ажлыг эрдэмтэн судлаач буюу өөрөө нээлт хийсэн, шин санаа гаргасан өөрөө хийхгүй. Өөрөө мөнгөө гаргаад, өөрөө шин нээлт хийгээд, өөрөө тэрийг удирдна гэж байхгүй. Тэгэхээр ерөөсөө антрепренер хүн гэдэг чинь хамгийн их сайн одоо хөрөнгө оруулалтыг татаж авчираад энд байгаа сайн эрдэм шинжилгээний ажил, нээлт, шин технологи, аппликейшн юу байдгийг тэрийг хийсэн нэг нөхрийг авчираад эндээс хөрөнгө оруулалтыг татаад энэний шин санаан дээр нь тулгуурлаад өөрөө дунд нь менеж хийж байгаа удирдах байгаа хүний чинь антрепренер хүн гэдэг байгаа шүү. Тэр бол гарааны компани захирлууд байхгүй. Тий, гарааны компани эрхэлж байгаа хүмүүс бол та сайн хөрөнгө оруулагч татах ёстой. Сайн нээлт хийсэн, сайн патенттай, сайн технологиг олж ирэх ёстой. Ингээд тэр гарааны компани удирд. Магадгүй та өөрөө шин нээлт хийгээд, эрдэм шинжилгээний ажил хийгээд эдийн засгт нэвтрэнэ одоо төвжирлийг бууруулах шин технологи нээчлээ, оюуны өмчөөр бүртгүүлчлээ гэвэл хөрөнгө оруулалтаа тат. Өөрөө та шин санаа гаргасан гарааны компани ч удирдах антрепренер хүнийг олж ир. Тэгээ удирдвал. Тэгээ айл ашиг орлоготой. Тэгээ дунд нь хин хож гэдэг зарчим дээр байна. Бид болохоор эрдэмтэн хүн өөрөө санаагаа гаргадаг, лабораторид өөрөө туршдаг, өөрөө мөнгөө гаргадаг, өөрөө удирддаг. Ингээд эхлэхээр л амжилтанд хүрэхгүй байна. Яг гэвэл тэр аппликейшн технологи гаргаж байгаа хүний чинь оюун санаа тийшээгэлж эхлэх хэрэгтэй. Технологи сайжруулж явах хэрэгтэй. Сайжруулж явах. Тэр хөрөнгө оруулж байгаа хүн бол илүү хөрөнгө оруулсан үр ашиг хүртэж явах ёстой шүү дээ. Тэгээд нөгөө антрепренер хүн бол тухайн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж манлайлж байгаа хүнийг антрепренер гэдэг аахгүй. Тэгээд тэрэнд л онцгой анхаарал гэж би хүсмээр байна. Та үнэхээр тэр аппликейшнийг нээсэн бол сайн антрепренер хүн олж аваар. Сайн хөрөнгө оруулалт татаарай. Тэ талаас. Тэгээд чиглэлээ аваад явах юм бол гарааны компани амжилтаа боож хамгийн сайн татвар төлөгч болно ирээдүйд. За хоёулаа маш олон асуудал гэхдээ маш тийм өөдрөг тэгээд бас хийж байгаа ажлаа ярьлаа шүү дээ. Тэгэхээр танд өмнө хэлсэн байгаа нэвтрүүлгийн төгсгөлд бол асуудал шийдлээ яриад хамтдаа ингээд үр дүн илэрхийлэх одоо юм амлалт өгдөг байж байгаа. Тэгэхээр энэ бүх ярилцлагаа дүгнээд тэгтээ дэргүй Монгол улс бол технологи инновацид анхаарч байгаа тий. Тэгэхээр энэ одоо 4 жилийнхаа хугацаанд манай байнгын ороо юун дээр илүү анхаарч ажиллах уу? Мөн энэ гарааны бизнес эрхлэгчтэйгээ хамтраад ямар ажлыг хамтдаа хийх үү? Ямар үр дүнд хүрэх үү? Ямар амлалтыг өгөх вэ та? Маш одоо өргөн утгатай асуулт. Ер нь бол хэлснээ хийн, эхлүүлснээ дуусгана гэдэг бол тодорхой амлалт бол байна. Сая хэлсэн одоо захимтай холбоотой 4 хуулийг намар батлаад дуусгана. За дижитал чөлөө төсөө байгуулж дуусгана. Одоо энэ хуулиа хийж дуусгана. Олон улсад Монголын гарааны компаниудыг гаргахад Монгол Улсын засгийн газартай хамтарч ажиллаж бүх талын дэмжлэг тусалцаа үзүүлж энэ 4 жилийн хугацаанд нэг ч гэсэн компанийг дэлхийд өрсөлдөх
тэр замд нь гаргаж өгөхийн тулд төрийн зүгээс бас манлайлж ажиллана. За инновацийн үйл ажиллагааг нэвтрүүлэх бүх салбарт энэ ажиллагааг нэвтрүүлж 24 он гэхэд инновац технологи бол улиг домог болсон сэдв байлгах бүх асуудлуудыг одоо шийдвэрлэнэ гэсэн үг. Нэгсэндээ бол одоо эрх зүйн дата орчныг нь бүрдүүлээд зам дээр нь гаргаад өгнө. Одоо бүх компаниудыгаа. Тэгээд цаашаа явах одоо урт холын тэр зам чиг зүгийг нь гаргахад дэмжлэг тусалцаа бол үзүүлнэ. Дээрээс нь мэргэжлийн холбооны хуулиа гаргаж энэ олон гарааны компаниуд, энэ хамтын офисууд, энэ антрепренеур чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бусуудыгаа мэргэжлийн холбоо маягаар одоо хэлбэрийн хувьд, статусын хувьд өөрчилж төрийн зарим чиглэлийг тухайн мэргэжлийн холбоодуудаар гүйцэтгүүлдэг. Мэдлэг боловсрол эзэмшсэн сайн залуучуудыг төрийн бодлого шийдвэр гаргах төвшөнд мэргэжлийн холбоогоор дамжуулж оруулж ирэхэд онцгой анхаарна. Тэгэхээр уул уурхайгаа ухаж биш, оюуны уурхайгаа ухаж амьдарцгаая, илүү их шийдлийг хамтдаа эрэлхийлцгээе. Тэгээд урилгын маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Таны цаашдын одоо ажил амьдралд энэ байнгын хорооны үр дүнтэй ажиллах ажлуудад нь амжилт хүсье. Гарааны бизнес эрхэлж байгаа залуучууд бидний хувьд гарааны бизнес экосистем тоглогчдын хувьд бол байнга хамтарч ажиллахад бол бэлэн байгаа шүү гэдгийг илэрхийлж байна. За танд маш их баярлалаа. За баярлалаа. За хөтөлбөр трендийн нав булангаар үргэлжлэх болно.